Бидний Асын зан сургуульд. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Англи хэлний дунд шатны орчуулгын 7 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө хичээлээр бид англи хэл дээр тодотгод гишүүн өгүүлбэрийг хэрхэн үүсгэдэг, мөн үүнийг монгол хэл рүү хөрвүүлэхдээ юуг анхаарах вэ гэдэг зүйлсүүдийг хамтаа үзэх болно. Та бүхэн хамтаагаарай. За ингээд бүгдээрээ хичээлээ эхлээд нэгэн энгийн өгүүлбэрийг харцгаая. I met a woman. I met a woman. Би нэг эмэгтэйтэй уулзсан гэж юм тийм ээ. За энэ өгүүлбэрийн I гэдэг маань үеийн эзэн буюу өгүүлэгдэхүүн, met үеиг, woman тусагдхүүн байна. За би эмэгтэйтэй уулзсан. За харин бид нар энэ өгүүлбэр дээр утга нэмээд ямар эмэгтэйтэй уулзсан бэ гэдэг асуултанд хариулаад за тэмдэг нэрүүдийг тавьж өгч болно. Тэмдэг нэрүүд маань тодорхойлж байгаа нэр үгийнхаа өмнө орж ирж болно. За ингээд бид нар жишээг харцгаая. I met a famous woman. Би их алдартай эмэгтэйтэй уулзсан. I met a tall woman. Би их өндөр эмэгтэйтэй уулзсан. I met a friendly woman. За би их найрсаг эмэгтэйтэй уулзсан гэж байгаа. За эдгээр тэмдэг нэрүүдийг нийлүүлээд бид нар өгүүлбэрт оруулаад I met a famous, friendly and tall woman гэж хэлж байна. За эндээс харахад тодорхойлж байгаа тэмдэг нэр маань тодорхойлж байгаа үйл үгийнхаа яг өмнө нь байрлаа явж байна. За тэгэхээр бид нар нэг тэмдэг нэр тавьж болно, хоёр тэмдэг нэр тавьж болно, гурван ч мөн тавьж болж байгааг энэ жишээнээс харж байна. Харин өнөөдрийн хичээлээрээ бид нар тэмдэг нэрээр биш харин өгүүлбэрээр тухайн нэр үгийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг сурцгаах болно. За тэгэхээр бид нар үүнийг англиар relative clause, за мөн adjective clause гэж хэлдэг байгаа. Харин монгол хэлээр бол тодотгод гишүүн өгүүлбэр гэж хэлдэг байгаа. За ингээд бүгдээрээ түрүүний өгүүлбэрээ дахин харцгаая. I met a woman. За харин ямар эмэгтэйтэй уулзсан бэ гэдгийг бүгдээрээ одоо өгүүлбэрээр харцгаая. She lives in Paris. Боёо I met a woman who lives in Paris. I met a woman who lives in Paris. За энийг монголоор орчуулах юм бол бид нар би Парист амьдардаг эмэгтэйтэй уулзсан гэж гарч ирэх нь. За эндээс гол өгүүлбэр маань I met a woman. Харин гишүүн өгүүлбэр маань who lives in Paris гэж гарч ирж байгаа. За эндээс мөн ажиглахад бид нар гол өгүүлбэр ба гишүүн өгүүлбэрийн цаг нь хоорондоо заавал зохицох албагүй байгаа харж ирж байна. Тэгэхээр тус тусдаа гэсэн өөрийн цагаар үүсгэж байна. За үүний бүгдээрээ жишээн дээрээс мөн дэлгэрүүлээд харцгаая. I met a woman who traveled around the world. I met a woman who traveled around the world. Дэлхийг тойрон аялсан эмэгтэйтэй би уулзсан гэж байна. За эндээс гол өгүүлбэр маань хэвээрээ I met a woman, гишүүн өгүүлбэр who traveled around the world гэдэг маань гишүүн өгүүлбэр байна. За who traveled around the world гэдэг өгүүлбэр дотор who гэдэг маань асуулт биш харин энэ маань тодотгол гишүүн өгүүлбэрийн төлөөний үг буюу төлөөний үг маань өгүүлэгдэхүүний байранд явж байгаа байрлалаар хэлэгдэж байна. За дараагийн жишээг дахин харцгаая. I met a woman who is going to study in Cambridge University. I met a woman who is going to study in Cambridge University. За эдгээр Cambridge-ийн их сургуульд сурах гэж байгаа эмэгтэйтэй би уулзсан гэд. За гишүүн өгүүлбэр маань ирээдүйд цэг авсан байна тийм ээ. Is going to study сурах гэж байгаа гэдгээр авсан байна. За энэ дээр яг адилхан гол өгүүлбэр маань I met a woman. За who is going to study in Cambridge University гэдэг маань гишүүн өгүүлбэр байна. За бид нэр саяын жишээн дээрээс гол өгүүлбэрийн тусагдхүүнийг тодорхойлох гишүүн өгүүлбэрээр тодорхойлж байсан бол харин одоо бүгдээрээ гол өгүүлбэрийнхаа өгүүлэгдэхүүн буюу үеийн эзнийг тодорхойлохыг харцгаая. За ингээд жишээ өгүүлбэр The woman has 9 children. Эмэгтэй 9 хүүхэдтэй гэж байна. За тэгвэл бүгдээрээ ямар эмэгтэй нь 9 хүүхэдтэй юм бэ гэж хэлэхэд бид нэр тодотгол гишүүн өгүүлбэрийг children гэдгийн араас оруулахгүй харин woman гэдэг эмэгтэй хараасаа шууд оруулж хэлэх нэ. За үүнийг харцгаая. The woman who lives next to me has 9 children. Миний хажууд амьдардаг эмэгтэй нь 9 хүүхэдтэй гэж хэлж болох нь тийм ээ. За дараагийн жишээ. The woman who traveled around the world has 9 children. The woman who traveled around the world has 9 children. Тэгэхээр үүнийг бид нар орчуулвал дэлхийг тойрон аялсан эмэгтэй нь 9 хүүхэдтэй
гэж ялах нь тийм ээ. Тэгэхээр энэ жишээнүүдээс юу харагдаж байна гэхээр тодотгол гишүүн өгүүлбэр маань тодорхойлж байгаа нэр үгийнхаа шууд хойноос орох нэ. Заавал өгүүлбэрийн ард ч юм уу өгүүлбэрийн эхэнд орох гэсэн тийм дүрэн байхгүй байх нэ. Үүний бүгдээрээ сая үтсэн жишээнээрээ сайн харъя. Жишээ нь I met a woman who lives in Paris. Бидний тодорхойлж байгаа эмэгтэй маань гол өгүүлбэрийнхаа тусагдах юм байна. Тэгэхээр бид нар эмэгтэйг тодорхойлж байгаа учраас шууд эмэгтэйгийнхээ хойноос хэлж байна. Харин дараагийн жишээн дээрээс the woman who lives next to me has 9 children. The woman гэдэг маань өгүүлбэрийн байранд байгаа гэсэн бид нар энэ эмэгтэйгээ тодорхойлж байгаа учраас шууд хойноос нь орж ирж байна. За үүнийг бид нар өгүүлбэрийн болоо тусагдахуунаа хоёулынгийн тодотгол гишүүн өгүүлбэрээр тодорхойлсон жишээ өгүүлбэрийг харцгаая. The woman met the man гэж байна. За эмэгтэй эрэгтэйтэй уулзсан. Ямар эмэгтэй ямар эрэгтэйтэй уулзсан бэ гэдгийг бид нар тодорхойлж хэлээд the woman who lives next to me met the man who traveled around the world гэж хэлж болох нэ. Тэгэхээр үүнийг орчуулах юм бол миний хажууд амьдардаг эмэгтэй нь дэлхийг тойрон аялсан эрэгтэйтэй уулзсан гэсэн ийм өгүүлбэр гарч ирж байна. За тэгэхээр бид нар саяын энэ эдгээр жишээн дээрээс who гэдгийн оронд that гэдэг үгийг орлуулад хэлэхэд ямар нэгэн утгын ялгаа гарахгүй бай гэдгийг анхаарах хэрэгтэй байх нэ. Харин одоо бүгдээрээ дараагийн жишээн дээрээс гишийн өгүүлбэр тодорхойлогдож буй нэр үг өгүүлэгдэхүүний байралд ямар хэлбэртэй байхыг харцгаая. За өгүүлбэр гарч ирж байна. I met the woman. Би эмэгтэйтэй уулзсан гэж байна. Ямар эмэгтэйтэй уулзсан бэ гэдгийг бид нэр дараах өгүүлбэрээр тодорхойлъё. The John called her last week. Johnny өнгөрсөн 7 хоногт ирсэн эмэгтэй гэж байна. Тэгэхээр үүнийг бид нар монголоор орчуулж хэлэх юм бол би Johnny ярьсан эмэгтэйтэй уулзсан гэсэн ийм өгүүлбэр гарах гэдэг байна. За үүнийг бид нар хэлэхдээ I met the woman whom John called last week. I met the woman гэдэг маань гол өгүүлбэр байна. Харин тодотгол гишүүн өгүүлбэр маань whom John called last week гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр бид нар woman эмэгтэй гэдэг хүнийг тодорхойлж байна. Тэгээ энэ тодорхойлуулж байгаа эмэгтэй маань гишүүн өгүүлбэр дотроо тусагдхууны байралтайсан байна. Харин John маань үеийн эзэн байна. Тийм учраас үүнийг бид нар whom гэж хэлж болох нь байна. Мөн that гэж хэлж болно. За that гэдгээр жишээг харцгаая. I met the woman that John called last week. За энэ хувилбар дээр мөн who that-ийг авахгүйгээр бас юу ч хэлэхгүйгээр буюу zero pronoun-ыг авч хэлж болно. За үүний жишээн дээрээс харуул I met the woman John called last week гэж орж ирж байна. За энэ дээрээс та бүхэн бас гишүүн өгүүлбэр дээрээс бид нар her гэдэг үгийг хассан байгаа. Яагаад гэхээр her гэдэг үгийг who that zero pronoun маань орлоод орж ирж байгааг маш сайн анхаараарай. Ингээд бүгдээрээ энэ хувилбар дээрээ дараагийн жишээг харцгаая. The man talked a lot. За эрэгтэй их ярьсан гэж байна. За ямар эрэгтэй их ярьсан бэ гэдгийг бид нар араас нь орж байгаа өгүүлбэрээр тодорхойлж өгье. I met him on the plane. Би түүнтэй онгоцонд уулзсан гэж байна. За тэгээ монголоор бид нар үүнийг миний онгоцонд уулзсан эрэгтэй их ярьсан гэсэн юм өгүүлбэрийг хэлэхийн тулд дараах байдлаар хэлэх нь байна. The man whom I met on the plane talked a lot. За тодотгол гишүүн өгүүлбэр маань шууд нэр үгийнхаа хойноос орох ёстой учраас өгүүлбэрийн эхэнд байрлалаар очиж байгааг сайн анзаараарай. Тэгэхээр бид нэр үнийг өгүүлбэрийн араас хэлчих юм бол за a lot гэдэг маань нэр үг биш учраас буруу болох нэ. За үүнийг бид нэр that гэсэн хувилбараар хэлж болно. The man that I met on the plane talked a lot. За мөн бид нэр энэ man гэдэг маань гол үг гишүүн өгүүлбэрийн тусагдхуун болж байгаа учраас мөн юу ч хэлэхгүйгээр буюу the man I met on the plane talked a lot гэж хэлж болох нэ. Тэгэхээр бидний тодотгол гишүүн өгүүлбэр маань ерөнхийдөө хоёр янзаар үүсээд байна. Хэрэв тодотгол гишүүн өгүүлбэр дотроо тодорхойлж байгаа нэр үг маань subject-ийн байранд орох юм бол бид нар who that, харин тусагдхууны байранд орох юм бол whom that мөн zero pronoun буюу за ямар ч төлөөний үг авахгүйгээр хэрэгжилж болох нэ. За эдгээр саяын жишээн дээрээс бид нар харсан байх who. За whom гэдэг маань асуух үг биш, харин энэ маань тодотгол гишүүн өгүүлбэрийн subject буюу өгүүлэгдэхүүн мөн тусагдхүүн болж байгааг анзаарсан байхаа.
За ингээд бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлийг хэр сайн ойлгож байгааг шалгаад дасгал ажлыг хийж үзье. A. I talked to the students. B. They wanted to apply to MIT. I talked to the students who wanted to apply to MIT. I talked to the students that wanted to apply to MIT. Number 2. A. My sister knows a herdsman. B. He tends 2,000 sheep and goats. My sister knows a herdsman who tends 2,000 sheep and goats. My sister knows a herdsman that tends 2,000 sheep and goats. Number 3. A. My mother is a person. B. I admire her tremendously. My mother is a person whom I admire tremendously. My mother is a person that I admire tremendously. My mother is a person I admire tremendously. Number 4. A. Do you know the boy? B. Sue is talking to him. Do you know the boy whom Sue is talking to? Do you know the boy that Sue is talking to? Do you know the boy Sue is talking to? Number 5. A. We are going to visit some friends. B. I studied with them university. We are going to visit some friends whom I studied with in university. We are going to visit some friends that I studied with in university. We are going to visit some friends I studied with in university. Хятад хэлний алсын зайн сургалт. Англи хэлний туншаатны орчуулгын 7 дахь хичээл үргэлжилж байна. Бид хүнийг who that гэдгээр тодорхойлж, мөн whom that zero pronoun гэдгээр тодорхойлохыг үзлээ. Харин одоо бүгдээрээ хүнээс бусад зүйлсийг тодорхойлохдоо ямар бүтцийг ашиглах вэ гэдгийг хамтаа харцгаая. Өгүүлбэрийг харъя. The river is polluted. Гол бохирдсон. За ямар гол вэ гэдгийг бид нар тодотгол гишүүн өгүүлбэрээр хэлцгээе. Одоо гол гэдэг маань хүн биш, эд зүйл юм тийм ээ. Тэгэхээр the river which flows through Ulaanbaatar is polluted. Which flows through Ulaanbaatar гэдэг өгүүлбэр маань гишүүн өгүүлбэр. За which гэдэг маань гишүүн өгүүлбэр дотроо өгүүлэгдэхүүний байранд байна. Тийм учраас бид нар үүнийг мөн the river that flows through Ulaanbaatar is polluted гэж хэлж болох нэ. За энэ дээр гишүүн өгүүлбэр дотроо that нь мөн өгүүлэгдэхүүний байранд байгааг анзаараарай. За ингээд бүгдээрээ гишүүн өгүүлбэрийнхаа өгүүлэгдэхүүн биш харин тусагдхуун байгаа үед ямар хэлбэрээр хэлэх вэ гэдгийг одоо эд зүйлсээр харъя. The river is polluted гэдэг жишээгээ харцгаая. The river which we cleaned on Saturday is polluted. За which we cleaned on Saturday гэдэг маань гишүүн өгүүлбэр байна. За which гэдэг маань голлоо хэлж байна. Харин we гэдэг маань өгүүлэгдэхүүн буюу үеийн эзэн байна.
River гэдэг маань тусаг тухны байрал байж байна, тийм ээ. Тэгэхээр үүнийг бид нар the river that we cleaned on Saturday is polluted. За бидний хагасаа өдөр цэвэрлсэн гол нь бохирцоон гэсэн ийм хэлбэрээр хэлнэ. Мөн түрүү хүнийг тодорхойлохтой мөн адилхан zero pronoun буюу which that-ийг тавихгүйгээр мөн хэлж болох нэ. Тэгэхээр the river we cleaned on Saturday is polluted гэж мөн хэлж болох нэ. За ингээд бүгдээрээ which that-тай холбоотойгоор гол өгүүлбэр ба гишүүн өгүүлбэр болгоод дасгал ажлыг хийцгээе. A. The meat was very delicious. B. I had it for dinner. The meat which I had for dinner was very delicious. The meat that I had for dinner was very delicious. The meat I had for dinner was very delicious. A. My son asked me a question. B. I couldn't answer it. My son asked me a question which I couldn't answer. My son asked me a question that I couldn't answer. My son asked me a question I couldn't answer. A. Where can I catch the bus? B. It goes to Peace Avenue. Where can I catch the bus which goes to Peace Avenue? Where can I catch the bus that goes to Peace Avenue? Өнөөдрийн хичээлээр бид нар тодтгол гишүүн өгүүлбэрийн хэлбэрийг харлаа. За хүнийг тодорхойлоход бид нар who that, за whom, that мөн zero pronoun, харин эд зүйлсийг тодорхойлоход бид нар which, that, хэрвээ тусах түүнийг тодорхойлж явах юм бол бид нар which, that, zero pronoun гэж ашиглаж хэлж болох нэ. Англи хэлний тун шатны орчуулгын 7 дугаар хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Хичээлтэй хамт ажилласан та бүхэнд баярлалаа. Баяртай. Jet англи хэлний сургууль дөрвөн суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг тавьж эхэллээ. Jet School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English.